За 79 дахь дугаар хэлж байна. Энэ дугаарт бид нэр сүнс гэж цувралын үргэлжлэл гэж хэлж болох хүний сүнс, онгодын сүнс, тэнгэр гих сүнс эднэр бол ойлгоход маш хялбархан цэгцтэй байдаг бол энэ хар сүнснүүдийн төрөл жанр бол арай л их. Тэрнийг товчлоод өмнө нь бол хүргэсэн байгаа. Тэр плейлистийг бас доор линкээр үлдээчи. Тэн дээр бол хүний хүрднүүдээр дамжиж бид ордог ийм хар сүнснүүдийн хэсэг дурдсан байгаа. Ер нь зөвхөн 7 хүр дээр хязгаарлагдахгүй дээшээ 2 3 хүрдтэй окторгон хүрд үндэс хүрднээс ч доошоо доод хүрднүүдээр ч гэсэн дамдаг зөндөө эрчим энерги тийм сүнснүүд байдаг гэж байгаа. Тэдгэрийг бүгдийг ярих юм бол угаасаа бүтэхгүй маш олон байдаг учраас зөвхөн бидний үндсэн 7 хүрдэн дээр номон дээр бол дурдсан байгаагийн дээрээс нь эхлээд тэгэхээр орой хүрднийхийг бол өмнө нь бол дугаар дээр ярьсан учраас дахиж давтахгүй орой хүрднээс доошо мэлмийн хүрднээс эхлүүлээд үндэс хүрд хүртлийн 6 хүрдийг нэг дугаар дээр ингээ яриад явчих гэж бодож байна. Тэгээ ерөнхийд нь бол энэ хүрдээр дамждаг хар сүнснүүдийн ялгаалдаг зүйл нь болохоор хүнээс гарах үгийн болон бодлын эрчмүүдээр хооллон бах тава хангаж оршдог. Эдгээр нь ямар нэгэн оршихуунаас шинээр бий болдоггүй. Нэг нэгээсээ үржин үсээд хоорондоо дамнан шилждэг гэдэг жаа. Хүүстэй тэгэнгүүтээ үржээд явцдаг ба. Махан биеийн дотор талд орших уу эсвэл хүрдний харалдаа байрлах уу гэдэг хоёр байрлалтай. Бусад хар сүнснүүдэд болохоор өөрсдийн гэсэн цэрэг дайчидтэй унлагатай байсан бол хүрдээр дамжигч хар сүнс нь болохоор ийм юм байхгүй харин өөрсдийн гэсэн эд зүйлтэй гэж байгаа. За ерөнхийдөө ийм өнөөдөр болохоор мэлмийн хүрдээр дамжиж орж ирдэг хар сүнсийг ярих юм байгаа. Тэр нь бид яаж илэрх үү те зэрэг устгах гэдэг мэдээлэл нь бол жирийн биднэрт бол нэг бас хамааралтай биш. Яг зүүн бэлгтээ те засал хийх чадвартай тийм хүмүүс хэрэг болж болох ус тийм мэдээлэл байгаа. Гэхдээ та бүхэн сонирхолтой хүргэе. За юуны төрөнд хараа муудах бол арга биеийн үйл хэрэгээс их улбаатай гэж байна. Бид нөгөө мэлмийн хүр дээр ордог хэл тэгэхээр шууд харааг муутгадаг гэж шуудаар ойлгож болохгүй нэ. Хараа муутах бол ихэнхдээ бидний өөрсний амьдралын хэм маяг арга талдаа муутах нь бол илбэг гэсэн үг. За бэлэг талаасаа гэх юм бол мэлмийн хүр дээр дамнан дээш эргэх эрчмийн илүүдэл бий болох эсвэл эрчим багтах үед нүдний агшсан булчингуудыг бэртээсний улмаас хараа муудах өвчин бий болж болно гэж байна. Мэлмийн хүр дээр дамнахтаа хүмүүний бие жишээ нь хараанд яаж нөлөөлөх вэ гэхээр тухайн зүйлийг байгаагаас нь илүү том болгож харах эсвэл жижиг болгож харах ийм харааны дэмэрэл гих өвчин бол үүсч болох юм байна. Энэ хар сүнс нөлөөснөөс үзэгдэх орчныг нь эсвэл дээрээс доошоо хумигдах эсвэл хоёр талаас нь хумигдах ийм чилээрхтлүүд бол нүдэнд гарч ирж болох юм байна. Мэлмийн хүр дээр дамждаг хар сүнснүүдийн гол төлөөлөл нь болохоор шунлын сэтгэлтэй буюу шуламс гэж нэрлэдэг байгаа. Шулам бол биш шүү. Шулам гэдэг маань тэр хар сүнснүүдтэй харилцаа тогтоодог, тэдгэрийг ашигладаг. За тийм чадвартай хүнийг хэлээд байгаа юм билээ. Шулам гэдэг нь. Шуламс гэдэг нь болохоор тэр хий биет хар сүнсүүдийг хэлээд байгаа юм байна. Дийлэнхтэй юм шуналтай, шунлын сэтгхүүтэй. Тэгээд шулам гэдэг тий шунал гэдэг үгтэйг ойролцоо байгаа юм байлээ. За энэ тэгэхээр зүгээр жирийн хүн дээр бол очиж наалтахгүй ер нь эрэгч вэ сөрөгч вэ зүйлийг хүн өөрөө л татдаг гэж байгаа. Тэгэхээр ямар хүн дээр энэ мэлмийн хүрдийн тий шунлын шулмас татагдах вэ гэхээр энэ яасан сайхан эд вэ? Би ийм эд зүйлтэй болох юмсан. Тэр яасан сайхан хүн бэ гэх мэтчлэн олон удаагийн дахин давтан бодож тунгааж байгаа тэр хүмүүсийн мэлмийн хүр дээр дамнан холбогдох боломжтой гэж байгаа. Зөвхөн мэлмийн хүрдний хүч суларсан үед суудаг гэж бол ойлгож болохгүй гэж юм. Мэлмийн хүрд бол ингээд бас зарим тохиолдолд нэг эрчим энерги нь муудаад ирэхээр мэдээж эргэлт нь арай удаашрдаг ч юм уу те тийх боломжтой. Энэ үед л шууд орж ирнэ гэсэн үг бол биш. Хөвчлэн тухайн хүний яах нь мэлмийн хүрд дээр хоёр холбоосоор холбогдно гинэ. Нэгдүгээр нь болохоор хүний сэтгэлээс гарч байгаа тэр тийм үү нөгөө жоо шунлын сэтгэлтэй бодлуудаар холбогдно. Хоёрдугаарт болохоор харж байгаа нөгөө зүйлэр маань дандаа ийм нөгөө гой сайхан юм харагдаад тэр нь татагтаад байгаа. Тэр сэтгэл зүйдээр нь дөрөөлж бас холбогдож болох нь байна. Зарим өвгөд арга болон бэлгийн шулмсууд хоёул нэгдэхээр ийм айхтар байгаа юм гэж яриад байдаг. Энд нэгэн үрийн талаар айлтъя. Хэдхэн жилийн өмнө нэг айлын эхнэр нөхөр хоёр найзынхаа гэр бүлтэй дөрвөл уулзахаар болжээ.
Тэр эхнэрт өмнө нь хэд хэдэн удаа тийм ч идтэй болох юмсан, ийм ч юмтай болох юмсан гэх бодол төрж байжээ. Тэгээд өнөөх эхнэрийн найз хүүхэн нь булган дээлтэй байхыг хараад чи наадхаа яаж аав гэхэд нөхөр маань авч өгсөн юм гэв. Ингээд өөрсдийн гэрт хүрэхэд өнөөх эхнэр нөхөртөө уурлан нуцаарлаж бусад нөхрүүд эхнэртээ ийм зүйл авч өгдөг юм байна. Чи яагаад чаддгүй юм? Гэд би чамаас холдлоо саллаа. Чи надад ийм мэдийг авч өгөхгүй бол би амиа хорлоо гэж ойрлон чарлжээ. Тэгтэл нөгөө үрийн нуруу маш хүчтэй татж хойш гэдийн нумарсан. Тэгж татан нумруулах үйлдэлийг энэ шунлын шулмсууд дүүргээд байгаа юм. Түүнийг нь эмч нар эмчилсэн боловч эрүүл ухаантай өндийгөөгүй юм шүү гинэ. Ингэж шунлын шулмс хүсснээ ороож байж л бах таваа хангадаг юм. Шунлын шулм яагаад хамартай холбоотой байдаг юм бэ гэж асуусан чинь өөрийнхөө шунлыг дүүргүүлэхийн тулд худал хэлүүлж байгаа гэсэн санаа явж буй. Сайн муу ялгалгүй шунсныг бас хэлж буй хэрэг. Өөртөө дэмтэй дэмгүй аль альнд нь шунахыг сайн муу шунна гэж буй юм аа. Дэмгүүд шунах гэдэг нь сайхан дүртэй атлаа ямар нэгэн занга барай хүлээ болон эд зүйлд шунаж байгаад хохирох гэсэн утгатай. Өөрс бурууд шунаж болохгүй. Шид хүчинд шунаж болохгүй. Эрдэмтэл шунаарай. Тэгэхээр өөртөө хэрэгтэй хэрэггүйг нь сайн тунгааж бодохгүйгээр маш их юм худалдан авалт хийдэг одоо бидний хувьд те. Үнэхээр энийг би өмсөхүү те хэрэглэхүү авчаад ингээд бараг хог болох үедээ гэдэг үүднээс сайн бодож иж яах нь худалдан авалт хийх нь тэр шүүптэй шүүбгүй амьдарч болоод байна те. Тэр чинь бас маш олон амьтны амьд асалж иж шүүп авч байгаа. Тэгэхээр хэдий гой харагдсан ч гэсэн хүн нэг өөрийн гэсэн нэг тийм үнэс зүйлчиг шугам байна шүү дээ те. Тэрийг алдалгүй явах юм бол шунлын одоо энэ хар сүнснээс бол хамгаалах боломжтой гэж бодоод байна. Нөгөө талаас бол ингээд бид нэр хүнд харагдах ч бас их амьдрдаг тал байгаад байна. Тэгвэл ийм машинтай ингээ харагдчихвал ийм хувц өмссөн гэд ингээ харагдчихвал гэд хүн өөрөө өөртөө л таалагдах нь чухал гэж бол би хувьдаа бодож байна. Болгон шүүбгүйч гэсэн те өөртөө эвтэйхэн хувц өмсөд явж байгаа тэр хүнд өөртөө нь таалагдж ивэл тэгэл болчих юм байна. Заавал бусдад би ингэж явж гин тэгж явж гин гэж те одоо манайх нэг хүнд муугаа үзүүлэхгүй гэдэг бас их сонин үг байгаад байгаа байхгүй. Хүн хүний тэр муу гэдэг бодол өөр бийж болно шүү дээ. Хүнд зориулж те сайн сайхан явж байгаа гэж харагдах гэж бас хичээж амьдрна гэдэг бол бас нэг талаараа их дарамттай тэртэй амьдрал юм болов гэж би бас бодоод байдیں۔ За тэгээд энэ хар сүнс нь хүүстэй байдгүй гэсэн чинь эрс хүүс гээд хүүсийн дөрвөн төрөл бүүт бий гинэ. Их содон үрждэг. Хураан цуглуулсан эд бах таваа хэр хангаснаас нь хамаарч өөртөө адил сүнсүүдийг өөрөөсөө үүсгэнэ. Эм хүүсэд нь тэдэн удаа төрн тэн гэхгүй бах тав нь ханажил байвал үр мэдлээд л байна. Тов хэмжээний хязгаар гэж байхгүй. Үрээ шууд өөр орон зай руу туухгүй. Мэндэлсэн үрд багхан хэмээрч гэсэн өөрийнх нь бах тав хангагдах буюу бүрдэл нь бий болвол тэд өөрсдөө өөр орон зайд эсвэл хүмүүнд хүрэн очиж суудаг гэж байна. Бах тав нь ханахгүй бол хорчисоор өвгөд биднийхэр бол эмгэн дүр туурч гоо дүр нь байхгүй болно. Өөрийгөө тэтгэхийн тулд өөрийн эд зүйл сэвлэг үсээ химлэн идэж явсаар дахир дутуу өгтөл нэгний дүр туурна. Устгах үед л тэр хүмүүнээс холдно. Бусад үед дагаад байж л байна. Хорчисон ч гэсэн шунлын сэдлийг төрүүлсээр л байдаг. Дотроос нь тэр ч сайхан байгаа зү, энэ ч сайхан харагдаж байгааз гээд ахуулах гэж өдөж хатгана. Яг энэ хэсгийг ингээ уншсан чинь цасан цагааны хойд их биш зү. Ингээд хин хамгийн хөөрхөн вэ гэдэг ингээд байгаад байдаг. Тэр чинь бол хүний гоо сайханд шунж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр тэр хатан бол энэ шунлын шуламсуудад эзлэгдсэн. Тэгээд нөгөөдөл нь гой сайхан харагдуулахын тулд залуу охтуудыг авчирч ингэж эрчим энергийн сордог тэгж гардаг. Тэгэхээр одоо ямар ч юмыг хэтрүүлэн хүсэх нь одоо шунал болж байгаа сайн зүйлийг ч гэсэн хэтрүүлэн хүсэх нь эргээд муу ур дагавартай гэж байна. Тэгэхээр юмны балансыг л хадгалах нь хамгийн чухал. Өөрийн болгосныг бусдад хорцонтойгоор гайхуулах үед л бах тав нь хандгинэ. Бүр болгочоод дээрэс нь тэр юм зүйлийг бусдад гайхуулахад тухайн хар сүнсний яах нь бах тав нь ханж ирдэг байна шүү дээ. Чамд ийм эд байгаа юм уу? Чи ийм эд авч чадахгүй шүү дээ. Ийм эдтэй болж дөнгөхгүй л эцтэй. Гэх мэтэр бах таваа ханган гайхуулнаа гэж. Иймэрхүү хүмүүс бол байдаг Ингээд хэлэхгүй маа гэхэд өөрийнх нь нөгөө байр байдлаас шууд тэр нэлтэй байдаг Ямыг гайхуулаад байгаа нь. Тэг хүнийг ингээд чи ийм машин унж байгаа
унж байгаа хүнчтэй гэсэн байдалтай ханддаг айгүй бас нэлийн хэсэг хүмүүс бол байдаг. Тэдгээр нь бас магадгүй юм те. Ийм зүйлд эзлэгдсэн хөрх юм цаанаасаа ингэж удирдагдаад байгаа ч юм уу те. Тийм байх магадaltaа. Гэхдээ тэр зүйлийг татсан хүн нь тэр хүн өөрөө гэсэн үг. Энийг зайлуулъя гэвэл өөрийнхөө л тэр сэтгэл санаан дээр одоо бодол дээр бол анхаарна гэсэн үг. Өөрийгөө хянах хэрэгтэй. Альва юмны тэнцвэрийг л хангах тэр сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд ирэх юм бол яах нь хэдий бидээр суусан байгаа ч гэсэн хүссэн зүйлээ тэр батхава хангах зүйлээ авч чадахгүй бол яах нь хорчоогоод бүр ингэ те гоё сайхан байдлаа алдагдаад ийм хөвшгөн эмгэгний дүртэй болно. Тэгэхээр хоол хүнсийг бол өгөхгүй байх тохиолдол гэсэн үг шүү дээ те. Ийм байх үед магадгүй илүү хүсэл шунлын сэтгхүүтэй байгаа хүн хажууд нь ингэ зөрөөд өнгөрөхөд нөгөө хүн рүү шилжих магадaltaй. Тэгээ гар байрах, тэврэх, эсвэл ойрхон байх, нэг гэрт байхаас шалтгаалаад ингэж шилжих, солигдох ч гэдэг юм уу бас боломжтой гэж дугаарыг ихэнд ярьсан байгаа тийм. За ингэж бол өөрөөсөө холдуулах бол боломж байна. Эсвэл яг зүн бэлэгтэй те хүний нөгөө хүрдэмдэх мэдээлэл сүнсний ширхэлэг хар эрчмийн тоосон цурудлаас мэдээлэл унших чадвартай юм зүүн бэлэгтээ төрсөн за лам бөө улдаагчтай эдгээр хүмүүс нь бол зайлуулах боломж бол байгаа гэж байна. Тэхинд бол юу хийх ёстой вэ гэхээр одоо тухайн хүний юунд шундгийн яг тэр зүйлд нь ингээд холбогдсон байгаа. Тэр шунж байгаа зүйлээс нь илүү гоё сайхан юмар хуурж татах нь байна. Тэгэнгүүтээ тэр хар сүнсний мэлмийн хүрдийг зогсоох хэрэгтэй гэж байна. За тэгэхээр гайхчих магадгүй хар сүнс яагаад бас хүрдтэй байна гэж тий. Дэлхийд дээр байгаа бүх юм энергийн солилцоонд дунд байж байгаа гэдгийн цаана хүрд байгаа гэсэн. Хүрд байж ижил энэ мэдээлэл энергийн солилцоо байнга явагдана. Тэгэхээр сүнс хүрдтэй, хар сүнс хүрдтэй, чулууч хүрдтэй, амьтад хүрдтэй ямар хоол ойр зайтай байна хамаагүй те нар байна уу, сар байна уу, өөр гар байна уу бид нар байнга энергийн солилцооны дунд байж байдаг. Тэгэхээр тэр бүгдийг хүрдээр хийж байгаа. Дэлхийч хүрдтэй, нарч хүрдтэй, гаригч хүрдтэй. Томоос жижиг рүү бүх юм хүрдтэй л гэж ойлгож болно. За тэгэхээр хар сүнсний мэлмийн хүрдийг нь зогсоож жагаад устгах юм байна. Тэгэхгүй зогсоохгүй байх юм бол өөр хүн рүү харавчих магадaltaй. Эсвэл өөр орон зай руу зугтаж нуугдах ямар нэгэн дүрд ховрон алга болж мэднэ гэж байна. Ер нь хар сүнснүүд бол маш зайлтай. Тэр мэлмийн хүрд нь хаана байрладаг юм бэ гэсэн чинь хүн шиг дүртэй байвал олоход бол хэлбэраа тий хоёр нүднийх нь голд байгаа яг хүнтэй ижилхэн. Хэрв ямар ч нүдгүй байх юм бол яах юм те. За тийм тохиолдол бол бас байна гэж байна. Одоо нүдээ нуух. Нүдээ аль болох дотгошоогоо нуудаг гэж байна. Одоо энэ мэлмийн хүрдээ яах нь ил харагдуулахгүй тулд хүнээр зүрлвэл зүрхэндээ нуудаг гэсэн үг ээ. Төмөн мэлмитэй байсан ч дотгошоогоо нуuna. Голын төв нь хаана байна вэ хэмээн хатгавал илүү онноо гэж байна. Яах нь орхитох зүйлийг харуулах гад ингэхэд нөгөөдөг чинь нүдээ гаргаж ирэх нь шүү дээ. Тэр үед нь нүднийх нь нүдийг нь тойрж байгаа тэр мэлмийн хүрдийг нь олоод ажиллагаагүй болгож жогоод устгах нь байна. Бүрэн усан гэдгийг яаж мэдэх боломжтой вэ гэсэн чинь дахиад өөр гоёмсог эдийг харуулж болно. Тэгээ хуурдахгүй байх магадaltaй гэж байна. Дахиад илүү гоёыг ингэж харуулад дахиж хуурах гэж үзнэ. Тэгж шалгахад өчөөхөн төдий хөдөлгөл амин байна гэж үзнэ гэж байна. Өөр устгах арга гэвэл хар нөхрөө эсвэл доод хоёр тэврүү хар муу сүнсийг хорих өргөөрөө мөн устгахын ертөнц рүү ч илгээж болно. Илгээж байна гэд зүгээр л явуулчихгүй. Хорих өргөөрөө явуулахдаа өргөөний цэргийг дуудаж цэрэг нь мөн эсхийг заавал шалгаад мөн байвал явуулнаа гэж байна. Шулмас учир маш их арга зайлтай. Ямар ч залмих гаргаж мэднэ. Өөрийнх нь төрөл эсвэл үрсээс нь хин нэгэн цэргийн дүрээр аврах гэд ховрон ирж ч мэднэ. Өмнөх хар сүнсүүд задрахтаа эрчим ялгаруулдаг байсан. Энэ шулмас дээр эрчим ялгардагч түнд бүү итгээ гэж байна. Задраагүй ч устан задарч буй матер өөрөөсөө эрчимийг ялгаруулж байж мэднэ. Шулмас бүрэн дарагдаагүй эрчимийн дүрд, утааны дүрд, үнсний дүрд гэх мэтээр ховрон өөрийгөө аварч үлдээд өөр үр дээр очиж хүчээ авч буцан ирж чамайг хорлож мэдхээр хонзгондог юм шүү гэж байна. Ийм мэлмийн хүртээр ордог хар сүнсэнд өрцөн хүн яах вэ? Энэ нь аль биеэр нь дамнаж орж байна вэ гэсэн чинь засаг бие, ухаан бие, огоол бие, сэхэрл бие, ухамсар гэсэн 5 биеүүдээр дамнаж орноо гэж байна.
Энэ 5 бие бол миний ойлгож байгаагаар бол сэтгэл биеийн цаашаа ингэж задарч байгаа хэлбэр гэж ойлгож байгаа. Хүнд 3 гол бие байгаа гэж үзэж байгаа. За тэр нь болохоор бидний энэ махан бие хамгийн сайн мэдж байгаа. Тэгээд сэтгэл бие, сүнсэн бие гэсэн. За ийм 3 ерөнхий биеэс бүрдэж байгаа. Тэрний сэтгэл биеийн цаашаа яах нь ухаан, сэхэрэл, ухамсар, засаг гэх мэтэн ингээд бас цаашаа ингээд задарчдаг. Арай өөр үйл ажиллагаа хариуцсан байдлаар задардаг. Сүнсэн бие бас цаашаа задарна. Сүнсэн бие чинь ерөнхий 5 биед задарч байгаа тий. Цусан, ясан, махан, үүлийн амин гэдэг ингээд сүнсэн биеийн задарч байгаа. Энэ 5 бие нь дахиад цаашаа задарна. Үүлийнх нь бас дахиад 100 гаруй төрлөөрөө задарна. Гэх мэтчлэн ингээд маш олон мэдээлэл зорилгоос хамаарат задраа явчихж байгаа юм. Сэтгэл бичвэ, сүнсэн бичвэ, бидний махан бичвэ бүгд мэдээлэл агуулж байгаа. Ерөнхий мэдээлэл агуулж байгаагаар нь ингэж хуваагаад байгаа гэсэн үг. За энэ талаар дараагийн 80 дугаар дугаараас эхлээд цувралаар та бүхэнд хүрэхээр байгаа. Дараагийн зурлалыг эхлэхээс өмнө та бүхэн хэрвээ сүнс гэдэг өмнө нь яригдсан цувралыг сонсоогүй байгаа бол сүнсний сэрэлт гэдэг плейлист үүсгэсэн. Яг тэрэн дээр дугааруудыг түүгээд оруулсан байгаа шүү. Тэгээд тэнчнээс өмнөх дугааруудаа сонссоорой. За тэгэхээр өнөөдрийн дугаарын агуулга ингээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.